Миний бодож байгаа зүйл бол сая Монгол банкны ерөнхийлөгчийг одоо сонгох үйл ажиллагаатай холбоотойгоор банкн дээр тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг энэ санхүүгийн зах зээл дээрх одоо том өөрчлөлтүүдийг бол хийнэ гэсэн юм амлалтуудыг авсан. Энтэй уялдуулаад урд өмнө Монгол Ардын намын бас барьж байсан энэ бодлогыг уялдуулаад ер нь бол зээлийн хөв буулгах асуудлуудыг бол санаачилнаа. Та дэмжээрэй гэсэн ийм асуудлуудыг л тавьсан. Ер нь бол зээлийн хөв бууруулахад дээр бол эдийн засгчид бол хоёр бас хуваагдаад байна. Нэг хэсэг нь бол зах зээлээр явах хэрэгтэй гэж үзэж байгаа. Нөгөө хэсэг нь бол банкны хүүг механикаар одоо автоматар бол барьж болох хэрэгтэй гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл банкны хүүний дээд хязгаарыг тогтоох мөнгө хөлтэй холбоотой асуудлыг хууль одоо санаачлах юм боломж олцоо гэж үзэж байгаа байхгүй. Тийм болохоор ямар ч байсан хуулийн төсөл дээр бол ажиллаж байгаа. За он гараад хаврын чуулганаар бол амжуулж бол хуулийн төсөл оруулж ирэх гэсэн бодолтой байж байгаа. Урд өмнө одоо Эрдэнэ гишүүн одоо Арц намын гишүүн Эрдэнэ энэ хуулийг бол санаачлаа. Тухайн үед бол бас жоохон улс төр орж ирээд хойш нь тавьсаар хагаад ийм хууль бол өргөн баригдсан хууль бол хилцэгдэг бол өнгөрч исэн ийм удаа бай. Тэгээ энэ хуулийн төсөлтэй ижил төстэй ийм хуулийг бол өргөн барих. Нийтдээ ер нь бол 76 улс оронд бол энэ зохицуултыг бол хийж байгаа. Ер нь бол мөнгө хөлтэй холбоотой асуудал дээр бол бид заашгүй арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Мөнгө хөлөлт. Энэ бол тодорхой хэмжээний мөнгөн хүний одоо дарамтаар ард иргэдийг одоо шууд мүлжих гэсэн үг үсгтээ орж иж байгаа шүү дээ. Мөнгө хөлт бол энэ бол ард иргэдийг мүлжих асуудал гэж яригдж байгаа шүү дээ. Тийм болохоор заашгүй бид нар бол энэ мөнгөний одоо мөнгө хөлтэй холбоотой асуудлыг бол заашгүй сөхөх хэрэгтэй болж байгаа. Банкны хүн өнөөдөр улс орнуудад харж байхад бол бодлогын хүн дээрээс нэг жишг бол 4% нэмэгдэж явд юм байна. Бид нар одоо өнөөдөр бол 12 бодлогын 12 оттой байж байгаа. Энэ дээр 4 нэмээд нэг 16 болох юм байна. Дээрээс нь 16 дээр одоо банкны өөрсдийнх нь үйл ажиллагааны зардал одоо тэр ашиг юмнууд нь нэмээд нэг 4-өөс 6 хавцаа байх шиг байна. За 4-ыг нэмлээ гэхэд нэг 20%. Тэгэхээр 20% дээр бол хувьас одоо дээшээ өсөхгүй гэдэг ч юм уу ийм байдлаар бол банкны хүүг хязгаарлаад ингэж явбал эн чинь өөрөө доошогоо банкны өөрийнх нь бол ашиг өмнө хөдлөхгүй ерөнхийдөө бол хадгаламж бол хөдлөх боломжтой. Нийт одоо Монгол улсын хадгаламжийн бараг 90 мөнгөн дүнгийн 90% орчим хувийг бол нэг 5 орчим хувийн хадгаламж эзэмшигчид эзэмшиж байгаа гэсэн дүн байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол бас энэ мөнгө одоо хадгалж байгаа хадгаламж эзэмшигчид маань хэрвээ хадгаламжийн хүү яг энтэй уялдаа доошоо буух юм бол зах зээл рүү энэ мөнгөө бол оруулах ийм боломж олцоотой гэж эдийн засгч үзэж байгаа. Алийн болгоо одоо бид дэмжихгүйгээ хэдүүлээ харж ингээд өнөөдөр хүртэл явах уу энэ намын мөрийн хөтөлбөр дээр суулгаад бид нар явлаа. Намаараа болоо дэмжиж явж байсан. За одоо тэгээд үнэхээр эдийн засагт бас тодорхой хэмжээний мөнгөний хүү банкны зээлийн хүү хэрэг буух юм бол эдийн засагт оруулах нь өөр гэж нь бол асар их байгаа шүү дээ. Мэдээж хүн одоо ард иргэд бид нар ер нь бол ажлын байрыг бид нар бий болгоно гэдэг ажлын байрыг бол төр бий болгохгүй. Ажлын байрыг хэн бий болгох вэ гэхээр ажлын байрыг аж ахуй нэгж иргэд өөрсдөө бий болгоно. Тэгэхээр энэ ажлын байр бий болгох аж ахуй хөл дээрээ босгох за дээрэс нь үйлдвэрлэл хөгжих гол зүйл бол ерөөсөө мөнгө эргэлт хэрэгцээ байж байгаа. Энэ мөнгө хэрэгцээ нь одоо банкны хүүгийн хэрэг буулгаад өгөх юм бол тодорхой хэмжээний эдийн засгт орох өгөөч бол өсөх. Ийм л хандлага байж байгаа. Таны өргөн барих хуулийн төсөл банк ус санхүүгийн байгууллагад орохгүй гэсэн үг. Иргэдийн зүгээс бол ер нь мөнгө хөлтэй холбоотой асуудлууд банкны зээлтэй холбоотой уялдаад бол мэдээж ийшээ бол орно. Банкны хүү өөрөө ингээд буугаад ирэх юм бол банкнаас зээл авдаг одоо бус орны туршлага байна. Банкны одоо зээлийн хэмжээ бол нэмэгдээд ирсэн юм туршлага бас байж байгаа байхгүй дээ. Тэгэхээр энэтэй уялдаад мэдээж энийг дагаад банк ус санхүүгийн байгууллагын хүү бол дагаад уялдаж явна. Уялдаад бууж ирнэ мэдээж. Түүнээс бол шууд одоо том зээлдэгчдэр нь өөрөөр хэлбэл нэг том банкныхын асуудал хөндөд ирэхээр доошоо бол мэдээж уялдаад буучин түүнээс шууд банк ус санхүү гэж шууд тусад нь авсан юм зүйл байна.